Ярилцлага өнгөрсөн оноос огцом өссөн алтны үнийн талаар эхлүүлье. Та Монголд мөн алтны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийг удирддаг. Тэгэхээр одоогийн үнийн өөрчлөлтүүд дээр та ямар байр суурьтай байгаа вэ? Алт мөнгөний үн гайхалтай өндөр дүнгээр ирчимжиж байна. Энэ өсөлт хаана хүрээд дуусах, аль эсвэл хизээнээс эргээд буурахыг хэлж мэдэхгүй ч ханшуудын талаар гомдолж байгаа хүн нэг ч алга. Энэ 7 хоногийн орой бүр алтны үн огцом цойлохыг бид харлаа. Бараг $200 дээшилсэн. Нэг унц нь $5,000 түвшинг давж эрчимчин гэж мөрийддэг байсан бол хүмүүс одоо унц нь $6,000-7,000 хүрэх талаар ярилцгааж байна. Бэлэн мөнгөний урсгалд шууд хөрвдөг учраас олборлагчдод энэ бол мэдээж таатай зүйл. Хөрөнгө босгох ажиллагаа нь хялбарших учир хайгуулын компаниудад ч ялгаагүй сайнаар тусна. Тэгэхээр энэ бол хаана ашигтай нөхцөл байдал бөгөөд мэдээж өндөр ашигын үр дүнд төрж гисэн амнаатын ашиг хүртэж байна. So I want to talk about Bioenergy Exploration. So what's the status of the Bioenergy Exploration компанийн талаар ярив. Одоогоор төсөлтэй нь ямар шатнд явж байна? Алтны үн огцом өссөн энэ үед ажлын явцыг хурдсгах хэрэгцээ мэдрэгдэж байна уу? Well, we'd like to move more quickly. Бид төслөө илүү хурдтай урагшлуулахыг хүсэж байна. Манай үйл ажиллагаа Завхан аймагт Улаастагаас баруун зүгт ойролцоогоор 120 км-т орших Дөрвөлжин сумын нутагт явагддаг. Тэнд 10 жил болж байна. Ерөнхийдөө өнгөрсөн он манай олборлолтын ажил дууссан ч одоогоор нөөцөнд байсан алтны хөдрийг боловсруулж тодорхой хэмжээний алт ялган авах ажлыг үргэлжлүүлж байна. Мөн одоогоор бид энэ төслийнхөө зэсийн 70 дуурхайн ордыг дараагийн гол чиглэлээ болгож хөгжүүлэх бэлтгэл ажлаа хийж байгаа. Үүнтэй холбоотойгоор судалгаа шинжилгээ хийж байгаа бөгөөд мөн мэдээж бидний хувьд чухал ач холбогдолтой ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг анхааралтай ажиглаж байна. Та компанийнхаа гүйцэтгэх захирлаар 2019 оноос хойш ажиллаж байна. Энэ хугацаанд тулгарсан хамгийн том сорилт юу байсан бэ? I guess the biggest challenges for us have been 2021 онд хөдөлмөрийн тухай хуульд оруулсан өөрчлөлтүүд бидний хувьд хамгийн том сорилт болсон гэж бодож байна. Нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ажилчид маань 17 хоног ажиллаад 14 хоног амрах ээлжийн хуваарь шилжих шаардлагатай болсон. Энэхүү зохицуулт нь ууд уурхайн салбар даяар хэрэгжиж, улмаар ажиллах хүчний хомсдол үүсгэж, хөдөлмөрийн зардал огцом өсгөд хүргэсэн. Маш том сорилт болсон. Харин одоогоор бидний өмнө тулгарч буй гол сорилт бол зөвшөөрөл байна. Шинэ уурхайд орон нутгийн тусгай зөвшөөрөл авахаас гадна бас өөр нэг уурхайтай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах ажил нэлээд удаашралтай байгаа. Тэгж байж бид дараагийн зэсийн төслийг хөгжүүлж олборлолтоо эхлүүлэх боломжтой болно. So one of the big topics that хөрөнгө оруулагчдын анхаарч байгаа гол асуудлуудын нэг нь амнаа тооцох аргачлал. So it was changed from international bench. 2025 оны 2 дугаар хагасаас олон улсын жишгээс дотоодын хөрөнгийн биржийн жишг үнэлөө шилжсэн. Энэ өөрчлөлтийг та анх хэрхэн хүлээн авсан бэ? Ямар өөрчлөлтүүд хэрэгтэй гэж харж байна? Зэсийн роялти Монгол улсад тун чухал ач холбогдолтой. Зэс бол нүүрсийн дараа ордог 2 дахь том экспортын бүтээгдэхүүн. Энд оюутлахаа Эрдэнэт гэсэн 2 томоохон зэсийн уурхай бий. Мөн цааш хөгжүүлэх боломжтой хэд хэдэн төсөл байна. Гэвч зэсийн роялти харьцангуй өндөр байгаа нь энэ салбарын хөгжлийг удаашруулж байж магадгүй. Одоогоор зэсийн роялтыг хамгийн их хэмжээгээр үйлдвэрлэдэг хэлбэр болох зэсийн баяжмалд тооцож байгаа. Зэсийг 25% агуулмжтай баяжмал болгон баяжуулж, боловсруулах үйлдвэрлэлөө экспортлдог. Монгол улсад одоогоор зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр байхгүй тул ихэнх баяжмалыг хятадд аваачиж боловсруулдаг. Үүн дээр 5% суур роялти, мөн зэсийн үнийн түвшнээс хамаарсан 5-аас 15% шатлсан нэмэлт роялти тооцдог. Өнөөдрийн байдлаар зэсийн үн тоон тутамд $13,000 байгаа тул зэсийн баяжмалын бодит роялти 20% болж байна. And so the actual royalty on copper exported. Өнгөрсөн жил Австралийн худалдааны танхимаас захиалж хийлгэсэн судалгаанд Монголын зэсийн роялтыг бусад зэс олборлагч орнуудтай харьцуулан судалсан. Үр дүнгээс харахад Монголын зэсийн роялти өрсөлдөх чадваргүй түвшинд байна. 20% роялтын шинээр хайгуулын компаниудыг Монголд ирж зэсийн хайгуул эхлүүлэхэд сонирхол татахааргүй нөхцөл бөгөөд шинэ уурхай хөгжүүлэхэд ч таатай биш байна.
And it's not attractive for companies to develop. Хэрэв компаниуд Монголд эсвэл татварын ачаалал багатай өөр улсад хөрөнгө оруулах сонголттой байвал тэд нөгөө улсыг нь сонгох магадлал өндөр байна. Choose the other country. So the global norm of copper royalty is around 7. Дэлхийд даяар зэсийн роялти тооцох түвшин ойролцоогоор 7-8% байдаг. Роялтиг дэлхийн жижигт нийцүүлэхэд ангаараа хангалттай юу эсвэл үүнээс гадна зохицуултын өөрчлөлт, шинжилэлт шаардлагатай гэж та харж байна уу? Yeah, the total tax take Монголын төрд очиж буй нийт татварын хэмжээ ойролцоогоор 53% байгаа. to the government, and that's in a combination of royalties, corporate income tax. Үүнд роялти, аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нөөт болон бусад хэд хэдэн татвар багтдаг. It's a very high bar, and that was also came out in the recent parliament. Энэ нь маш өндөр түвшин бөгөөд оюутлогоо төслийн талаар хийсэн сүүлийн нээлттэй сонсголоорч энэ асуудал хөндөгдсөн. The major Бидний хувьд өөрчлөх шаардлагатай гэж үзэж буй гол татварууд нь роялти, мөн нөөт юм. is the royalty itself, but also the application of VAT. Because VAT. Учир нь зэсийн баяжмлын экспортод нөөт ногдуулж байгаа нь нийт татварын 53% ачааллыг улам нэмэгдүүлж байгаа. 53%.